Алзуу сервис суугтан тавтай марил манайхан. За бүгдээрээ тавлаг сайхан уу. Энэ удаад борон та нартаа 2025 онд гарсан Каширо гэх энэ галзуу цувралыг ярьж өгөхөр сонголоо. За энэ галзуу сонирхолтой цувралыг борон 3 парт, за чадвал 2 партанд багтаагаад ярьж өгөхийг бодно. Тэгээ гоё уртаар ярьж өгөх гэж хичээнэ заяа. Тэгээд энэ галзуу цуврал та нарт таалагдана гэдэгт итгэлтэй байна. За тэгээд Моброн энэ галзуу цувралыг чанар технологиор тэргүүлэгч 80 жилийн түүхт мах Impex хувьцаат компанитай хамтран хүргэж байна. За тэгээд та нар маань лайкаран бомбогдоод өгцгөөрэй гэж. Ингээд энэ галзуу сонирхолтой цувралаа эхлүүлцгээе. За нэг залуу хос Сөүл хотын төвд баригдаж байгаа шинэхэн хорооллоос байр авахаар борлуулалтын төв дээр ирсэн байгаагаар кино эхэлнэ. Сангун бол жирийн нэг төрлийн үйлчилгээний албан хаагч. Тэрний 9 жил үерхсэн найз бүсгүйг Минсүк гэдэг. Ингээд тэд шоурумд орж үзээд нэг байр тэдэнд таалагдсан ч тэр байр нь 700 сая воны үнэтэй. Урьдчилгаанд нь 140 сая вон төлөх ёстой учраас тэдэнд ямар ч боломж байсангүй. Орон бариггүй хүмүүст зориулсан хөнгөлөлт эдлэх талаар судалж үзсэн ч тэр хоёр гэр бүл болоогүй учраас оноо нь хүрэхгүй байлаа. Тиймээс тэд тэндээс урамгүйхэн гарч явна. Тэдний гарахт нь урамшуулал болгож нэг суглаа өгсөн ч тэр суглаанд нь ч бас хонжвор таарсангүй. За тэгээд гэртээ ирсэн хойно Минсүк тоо бодож эхэллээ. Тэд тус тусын хадгаламжаа туултал шавхаж түрээсийн барьцаанд өгсөн мөнгөө хүртэл бүгдийг нь нээлүүлсэн ч тэдэнд 30 сая вон дутаж байлаа. За ингээд бүх данс тооцоогоо шалгаж байхдаа Сангууны данснаас 500 мянган вон дутуу байгааг анзаарч тэр мөнгөөр юу хийснийг нь асуухад Сангун банцсандаа хэлэх үггүй болдог. Хар багаас аавынхаа дахианы газрын санхүү мөнгийг барьдаг байсан Минсүк одоо нэг жижигхэн компани санхүүгийн хэлтсийн дараагаар ажиллах болжээ. Тэгсэн Сангууны утсанд таны захиалга хүргэлтэнд гарлаа гэсэн мессеж ирсэнд Сангун сандарсан бол Минсүк утсаа өгөхийг шаардаж эхэлдэг. Би тээврийн зардлыг хэмнэх гээд дугуй авцсан юм аа. Ийм зардлыг ярилцаж өгч гаргана гэж тохироо үздэй. За яах вэ? Бид одоо нэлээд тооцоодоо байх хэрэгтэй болоод байна. 30 сая вон дутаад байна штэ. Тийм болохоор гэрэлцгээе. Тэгвэл шинээр гэр бүл болж байгаа хүмүүст өгдөг улсын тэтгэлэгт хамрагдаж болно штэ. Яасан? Асуудал байна уу? Энэ үеэр Сангун дотроо ямар армантай гэрлэх санал вэ? Ингээд надаас төрүүлээд гэрлэх санал тавьчих юм уу? Гэж боддсуунаа. Гэвч анх үерхэж эхлэхдээ ч Сангун биш Минсүк эхэлж санаачлаг гаргаж үлснийг тэр эргэж сандаг. Би энэ сар бүр 2 чудаа үсчинд орлоо. Бас өдөр бүр хувцас сольж өмсөж байх их зардалтай байна. Бас чи намайг хоолнд кинонд дагаад маш их мөнгө өрж штэ. Энэ байдлаар удаан явбал чи бид хоёр хоёулаа дампуурах юм байна. Хэрвээ албан ёсоор үерхэж эхлэхгүй бол ингэж дэмий мөнгө өрхөө болох хэрэгтэй. Ойлголоо. Тингээ би албан ёсоор үерхий гэж байна. Ойлголоо. За ингэ тэр хоёр 9 жил үерхсэн нь тэр байлаа. Зөвшөөрнө гэвэл чамд PlayStation 5 авч өгье. Одоо зөвшөөрчвөл PlayStation-ы төлөө зөвшөөрсөн болох гээд байдаг. Дургу ам уу? Дуртай байна. Нэрээ юу? Нэрээ дээ. Гэхдээ яг гэрлээ шүү. Би энэ гэрлэлтийн бүртгэлийн хуудсыг бөглөсөн. Чи дарцаа дараад л болно. Энэ үеэр Сангууны ааваас нь уулзах хэрэгтэй байгаа гэсэн мессеж ирлээ. Ингээд мань хүн хөдөө байдаг аав ээж рүүгээ дуртай дургу явлаа. Тэд өөрсдөд нь ямар нэг илүү гарсан ногоогоо шахах гэж байна гэж тэр боджээ. Тэрнийг очиход ээж нь баярлан өгцсөн бол аав нь ажиллаа хийдэг амбар дотроосоо тэрнийг хурдан ороод ирээ гэж дуудлаа. Яваад ортол аав нь ямар нэг юм гагнаад сууж байна. Сангун аавтайгаа тэмцэн харилцаатай байсангүй. 1997 оны эдийн засгийн хямрал тэдний гэрийг хүндхэн дайрч аав нь ажилгүй болж мөнгө хүлэгчдээс байнга мөнгө зээлэх болсон байлаа. Харин ээж нь зөөгч цэвэрлэгчгээд айл таарсан ажлаа гололгүй хийдэг байж. Нэг удаа аав нь тэрний мөнгө цуглуулдаг гахааг булааж аваад гарч явж байсан нь тэрний бодлоос гардаггүй байлаа. Тэр үед Сангун гахаагаа өгөхгүй гэж булаацалдаж байгаад гахаа нь хагарсанд аав нь дотор нь байсан бүх мөнгийг нь түүж аваад явж байсан байна. За хэдийгээр нас ихэхийн хэрээр хүн аав ээжигээ улам ойлгодог болдог гэлцдэгч Сангун одоо аавынхаа насан дээр ирээд аавыгаа үнэхээр хариуцлагагүй нөхөр байжээ гэж бодох болж. Ажил амьдрал сайн биз дээ. Сайн. Та надад ямар нэг юм өгөх гэсэн юм уу? Харин тийм ээ. Би өчигдөр албан ёсоор тэтгэвртэй гарлаа. Тэтгэврт гарахаа ажилгүй гэртээ суудаг гэж яаж тэтгэврт гардаг вэ? Энэ сараас эхлээд улсаас тэтгэвэр авч эхэлнэ. Би харин жоохон завгүй байгаа. Танд хэлхэн байвал шууд хэлчихвэл чамд мөнгө байна уу? Тэгж л таарна. Надад ямар нэг юм шахах гээд л байгаа юм байна. Хэд ойл болох юм? Их хэрэггүй. 10,000 вон байхад л болно.
Сангуна анхааралтай сонс. Би чамд нэг чухал зүйл зарах гэж байна. Юу вэ? Сүлжээний бизнес юм уу? Энийг манай гэр бүлийнхэн үе дамжин уламжилж ирсэн юм. Би хангалттай ихийг хийсэн. Одоо чиний айлч. Ингэж хэлээд аав нь Сангууны гарыг чангатгсанд байшин бүхэлдээ савлж эхэллээ. Аав нь тэрний хураг хугартал бадсанд Сангууны нүдэнд өвөг дээдс нь яаж хар санаатнуудтай тэмцэж байсан нь харагдлаа. Тэгэд аав нь гарыг нь тавихад аавынх нь биеэс хэдэн задгай зоос асгарлаа. Хачиргалтай нь Сангууны гар ерөөсө гимтээгүй байдаг. Тэгээд тэрнийг юу болоод байгааг ойлгож амжаагүй байтал аав нь хадаасны буу гаргаж ирээд духанд нь 2 хадаас зоож орхилоо. Тэгэд нөхрийг өгчихвүүдэ гэж бодсон чинь хэсэг хугацааны дараа духнаас нь хадаас сугарж унаад шархан идгэж Сангун босоод ирдэг. Эн чинь юу юм бэ? Супер хүч. Би чиний насан дээр энэ хүчийг өвөөгөөс чинь өвлж авсан юм. Би энийг хүсээгүй өөр арга байгаагүй. Их мөнгөтэй байх тусам хүч чинь их байна. Шарх чинь хүртэл өөрөө идэгнэ. Гэхдээ нэг зүйл бий. Төрөв чи хардаа. Хэдий чинээ их хүч ашиглана. Мөнгө чинь төдий чинээ хурдан дуусна. Энэ хүчнийхээ талаар хэндэж бүхэл. 2 л дүрэн бий. Ядарч зүдэрсэн хүмүүст чимээг өгөхн тусал. Бас бусдын мөнгөнд бүхүр. Сангун энийг сонсоод "Гүй та энэ хүчээ буцаагаад авчгаа" гэж гуйсан жинийг буцаах ямар жарга байсангүй. Тэгээд аав нь хэрвээ асуудалд орвол энэ хүнд хандаарай. Ингэж нэг мөнгө хүлэгчийн нэрийн хуудас өгөөд газар дунсан зоосон мөнгнүүдийг төвж эхэлдэг. Учир нь Сангуныг хүчээ ашиглах бүрд мөнгө нь алга болж зөрүүлээд багахан хэмжээний зоосон мөнгө биенээс нь асгардаг байлаа. 10,000 вон тутамд 500 воны хариулт авдаг байх нь. Зангид аргагүй байдалд орсон Сангун эргэж ирээд найз бүсгүүдэд энэ бүхнээ хэлсэнд Минсук энэнд нь итгэсэнгүй. Чи мөнгө үрчээд ийм юм зохиогод байгаа юм биш үү? Гэж дөргөөцлээ. Арга барсан Сангун тэрэнд тоглоомын талбайд ирэх турникны төмрийг махилгаж үзүүлсэнд тэрний халаасанд байсан 10,000 вон алга болж оронд нь хідэн зоосон мөнгө газарт асгарсан байлаа. Ингээд Минсук тэрэнд итгэхээс аргагүй болно. Минсук тэрний супер хүчийг шалгаж үзэхийн тулд янз бүрийн орны мөнгөн дэвсгэрт ашиглаж хэрэг мөнгөөр юу хийж чадахыг туршиж үздэг. Тэгээд үнэхээр Сангунд хэдий чинээ их мөнгө байна тэрний хүч төдий чинээ нэмэгдэж байгааг баталдаг. Тэд энэ хүчээ ямар нэг байдлаар ашиглах гэсэн ч ямар нэгэн ашигтай санаа орж ирдэг бай. Холимог тулааны тэмцээнд орсон ч талбай дээр мөнгөн дуусчвал зодуулаад өгч мэднэ гэж тэр хоёр ярилцлаа. Тэгээд тэр хоёр нилээд ярилцсны эцэст Сангун ямар ч илүү хөдөлгөөн хийж дэми мөнгө өрөхгүй байхаар тохирцголоо. Учир нь энэ супер хүчийг ашигласнаас ашиглахгүй байсан нь дээр юм байна гэж тэд дүгнцгээжээ. Маргаашнаас нь эхлээд Сангун бэлэн мөнгө айл болох авч явахгүй, гүйж хүнд юм өргөхгүй байхаар тогтдог. Ажил руугаа явах замдаа Сангун нэг хүнд юм өргөөд явж байгаа хөгшөнтөө таарч туслах гэсэн ч шин дүрмээ санаад туслахаас татгалзлаа. Тэр бүхэл ажил руугаа орохдоо хүртэл бусдад хаалга барьж өгсөнгүй. Тэр нэг ч илүү үйлдэл хийлгүй хааж ухаан алхасаар ширээндээ очсонд ажлынх нь тэрнийг гэнэт ингэж өөрчлөгдсөнд нь гайхацгаана. Тэгсэн дарга нь тэрнийг дуудаад тэрний нэр дээр нэг өндөр настнаас гомдол ирсэн гэдгийг хэлээд юу болоод байгааг нь асуусан ч тэр томтой юм хэлсэнгүй. Оройн ирээд мань хоёр яаж нэмэлт орлого олох талаар бодож эхэлнэ. Сангун харин дахиад нэг хувцас аваад арилжаа хийгээд үздэм билүү. Гэхдээ Минсук халгаасангүй. Хувцас авахгүй, коин ч авахгүй. Тийш орсон хүмүүсийн 90% нь мөнгө алдаж 10% нь олдгийг. Чи тэр 10% нэг үү? Тийм юм байдгүй маа. Гэж хатуу сануулдаг. Тэгээд оронд нь гэртээ байгаа хэрэггүй тавилгануудаа зарахаар шийдлээ. Тэгээд Сангуныг зөвшөөрсөн даруйд Минсук ганцхан товчлуур дараад бүгдийг нь тэр дор нь зарж орхино. Чи угаасаа зарах гэд бэлдсэн л байсан юм байна шүү дээ. Ягаад дандаа миний юмнуудыг зараад байгаа? Минийх илүү дизайнлаг болохоор миний юмнууд байж байсан нь тэр. Ингээд Сангун зарсан бараануудаа хүргэж өгөнгөө буцахтаа PlayStation 5 авчирхаар болдог. Тэрний гарахт нь Минсук бэлэн мөнгө авсан даруйдаа удаан алхаж маш болгоомжтой явж ирээрээ гэж хатуу сануулад гаргана. Тэр өрөө Минсук нэг залуугаас PlayStation 5 авлаа. Цаадах нь хүүхэдтэй болсон учраас тоглох боломжгүй болоод эхнэрийнхээ даалгавраар хайртай тоглоомоо зарах болсон гэдгийг хэлээд хідэн тоглоомоо бонусанд нь өгдөг. Тэгсэн тэр залуу цаашаа эргээд холдож амжаагүй байхдаа 3 залууд баригдаад мөнгөө дээрэмдүүлдэг. Энийг нь сонссон Сангун тэрэнд туслахаар хугас хийсэн ч халаасан дэх мөнгө нь хайран санагдаад тусалж чадалгүй тэндээс бушуухан гуйлаа. Зангид гүйж явахдаа тэр 20,000 вон суулалдчихжээ. Тэгээд эхнэртээ 0 орох гэж яраад гүйчлээ гэж худлаа хэлдэг. Тусламж хэрэгтэй хүнд тусалж чадаагүй дээ Сангун өөртөө урам хугарсан байлаа. Тэгээд тэр өөрийгөө сатааруулах гэж тоглож эхэлнэ.
Тэгсэн ягаад ч юм тэрний гар болон хүзүүн дээр нь гүвдрүүтэй юм олноороо туурсан байгаа харагддаг. Маргааш санууг ээжтэйгээ уулзахад ээж нь тэрнийг хараад аавынхаа тууралтыг хүртэл дуурайгаад байхдаа яахавт яаралтай эмчид үзүүлээ гэж зөвлөнө. Тэгээд ээж нь тэрэнд бэлэн мөнгө өгөөд татвараас зайлс хийгээд бэлнээр нь хураагаад байсан юм аа. 30 саяас жоохон илүү байгаа байх. Одоо яаралтай гэрэлж өөр ингэсэн байртай бол аав шигэ ингэж насаараа ядуу хоосон явж болохгүй гэж захилаа. Ингээд байрны урьдчилгаанд бэлэн болсонд баярлсан Сангун ээждээ талархал илэрхийлсэнд ээж нь аав чинь юу болсон бүү мэд гинэт гадаад явж амрыг гэсэн. Бид хоёр маргааш гадаад явлаа гэж хэлээд явна. За тэгээд баярлсан Сангун мөнгөө тэврээд гүүрэн дээгүр гэлдэрч явлаа. Тэгээд мөнгөтэй болсон тухайга Минсүгт хэлэх гэж байтал гинэт хажууд нь аимшигтай осол болж нэг автобус гүүрний захад тээглээд хам мөрөнлөө унах дээрээ тулдаг. Энийг харсан Сангун хэсэг бодол хийсний эцэст бусдад чимээгүйхэн тусалж яв. Гэж хэлсэн аавынхаа үгийг санаад бушуухан гүйж очоод унах гэж байсан автобусыг татаж эхэлдэг. Энэ үеэр тэрний халаасанд байсан ээжийнх нь өгсөн 30 сая вон ууршиж тавьтын зоосон вонууд зогсоо зайгүй асгарч эхэллээ. Тэгээд тэр хамаг хүчээ шавхаж автобусыг татаж дотор нь байсан олон хүний амийг аварч чаддаг. Ингээд ээжийнх нь насан туршдаа цуглуулсан 30 сая воноос боодлынх нь цаасал үлджээ хөргий. Хүмүүс тэрний энэ үйлдэлийг утсаар бичиж баяр хүргэж байсан ч байрны урьдчилгаагаа үгүй хийсэн мань хүн баярлах гомдохын завсар яахаа мэдэхгүй зогсоно. Харин хүүшүн нэг эмэгтэй гартаа ижилхэн шивэстэй хэдэн залуусаас үхэн хатан зогтааж байгаагаар 2 дугаар анги эхэлнэ. Тэр хар хурдаараа гүйсээр нэг мухар гудамжинд тулаа зогсноо. Тэгсэн тэр эргэж хараад ингэж нэг камергүй газар ирэх шүү гэж хэлсэнд гар нь улайсаж гарнаас нь гал дүрлцдэг. Тэрний барьсан бүхнээс гал дүрлцэж байлаа. Тэгээд тэр нөгөө залуус руу дайрч орноо. За нэг юм болсны дараа тэрнлүү машины хурц гэрэл тусаж машинаас нэг эмэгтэй гарч ирсэн нь Солонгосын хамгийн хүчрхэг нөлөө бүхий боссуудын нэгний охин Жо Анна гихч байлаа. Чи супер хүчээрээ бүхнийг шийдэх гэж үздэг хүн юм аа? Найзууд чинь хаана байна? Яагаад надаар ингэж их хөөцөлдүүлээд байгаа юм? Би чамайг шараад өгье л дөө. Цаг агаараа шалгаагүй мó? Бороо орчихлоо штэ. Ингээд тэд нөгөө эмэгтэйг барьж аваад лаборатори руугаа авч явлаа. Тэр эмэгтэйг Хуажин гэдэг байна. Тэр цагаас хойш Хуажин ор сургаггүй алга болжээ. Дүр солигдоход нэг халамцуу ир өсвөр насны байрны охинтой алга болсон Хуажинтай уулзаагүй 7 хоног байгаа талаар ярилцаж суулаа. Өмнө олон амттан тавиад зогсоо зайгүй идэх тэр охиныг Бумми гэдэг. Харин оройчин шар ариг ууж халамтсан нөгөө ирийг Хойн гинэ. Тэр хоёр хамтдаа Сангууны автобусыг ганцаараа татаж байгаа бичлэгийг үзэж байлаа. Тэгээд тэр хоёр яралтай тэрнийг олж уулзахаар шийднэ. Учир нь өөр хүмүүс ч тэрний хойноос явж байгаа гэдгийг тэд мэдэж байлаа. Тэгсэн нөгөө талд Сангууныг цагдаа нар барьж аваад камерт хийчихжээ. Тэнд байсан атманууд тэрнийг үнэхээр тийм хүчтэй эсхийг асууж дарамталж байсан бол Сангун бушуухан л гэртээ харахыг хүснэ. Тэгээд тэр гинэд аавынхаа өгсөн нөгөө мөнгө хүлэгчийн нэрийн хуудсыг санаад тэрэн лүү залгаж тусламж хүслээ. Жонжо зээлийн газрын босс эмэгтэй Пак Жонжоч Сангууны барьцааны мөнгийг төлж сулалж авна. Ингээд тэрний гарч ирээд утсаа автал Минсүкээс 50 дуудлага ирсэн байгааг хараад Сангууны үнхэлцэг нь хагарах шахдаг. Энэ үеэр Жонжо зээлийн газрын залуус тэрнийг угтаж аваад босстойгоо хамт нэг машинд суулгаад гэрлүүн явцгаана. Аав их чинь яаж мэддэг болохыг мэдхийг хүсэж байгаа байлгүй дээ. Аав чинь надад их мөнгөний өртөө. Зээлийн хүүг нь оруулаад бодвол 3 тэрбум вон болно. Энийг сонссон Сангун сандарч машинаас шууд буух гэж оролдоно. Тэгсэн жолоочийн хажууд сууж явсан залуу тэрний духанд унтуулдаг сум зоож орхилоо. Харин нөгөө талд Жо Анна залуусаа дагуулсаар нэг нууц лабораторид ирж байна. Тэнд тэд сүүлд барьж авсан Хуажинээс супер хүчийг нь салгаж аваад түүгээр нь нэг тусгай ийлдэс гаргаж авсан байлаа. Тэр ийлдсийг хүн дээр туршиж үзээгүй учраас өрнөлөө нь ямар байхыг мэдэхгүй гэдгийг сонссон Жо Анна ууралж тэр ийлдсийг нэг бие хамгаалагч руугаа тарихаар болдог. Бас Жо Анна Сангууны талаар аль хэдийн олж мэджээ. Тиймээс тэрнийг санхүүгийн хувьд бүр хоосруулахыг туслахтаа тушаалаа. Энэ үеэр Сангун Жонжо зээлийн газрын агуулхад ухаан орлоо. Тэрнийг ухаан ороход мод барьсан баахан залуус ирээд тойрч зогссонд Сангун сандарч юу болоод байгааг асууна. Өнөх босс тэрнийг үнэхээр супер хүчийг ааваасаа өвлж авсан эсхийг шалгахыг хүсэж байгаагаа хэлээд мөнгө шидэж өгсөнд нөгөө залуус тэрнийг мөнгөө атгаж авч амжихаас өмнө ухаан алдатлан зодож орхилоо.
Гэвч газар тунсан Сангун мөнгөнд хурууга хүргэхтөд мөнгө агаар дууршин алга болж тэрний хугарсан гар хүлээдгэрч Сангун босоод ирнэ. Тэгээд тэр нөгөө залуус руу дайрах гэж оролцсон ч зодооны ямар ч ивсэлгүй учраас тэр дөрөө газар тундаг. Тэгсэн ингээд зодуулж байхдаа сохор азар нэг залууг цогсонд нөгөөх нь нисээд явчихна. Сангун өөрөө хүртэл гайхдаг. Тэгсэн чинь мөнгө дуусаж тэрний чих шуугаад газар тунлаа. Онцгой хүчийг үнэхээр ааваасаа үлж авсан болохыг мэдсэн Жонжо захирал тэрнээс аав нь хаана байгааг асуугаад эхнэртэйгээ Испанд аялж явааг мэдээд уурладаг. Учир нь аав нь Жонжо захиралтай гэрлэнэ гэж амлаад их мөнгө зээлсэн байж. Тэм учраас аавынх нь тавьсан өрийг төлөхийг Сангунаас шаардаж яг одооноос хүү бодогдож эхэлсэн шүү. Гэхдээ Сангун ухаан алдах шахдаг. Энийг мэдчихсэн Жонжо захирал хэрвээ чи энэ өрийг төлөхгүй гэвэл миний охинтой гэрэл. Миний хүргэн болчвол чи хизээч мөнгөөр дутахгүй. Бас чамайг хайж байгаа хүмүүс ч чамд гай болж чадахгүй. Гэсэнд ямар хүмүүс өөрийг нь хайж байгааг ч Сангун мэдэхгүй байлаа. Тэгээд аргагүй байдалд орсон мань хүн газраас 50,000 вон олоод баярлж бошуухан байрны цонхоор өвсрээд зуугддаг. Жонжо захиралч энийг нэг их тоосонгүй. Наадхаа явуулаа. Мөнгөнд дуусгаар хүрээд ирнэ гэж хэлсээр хоцорно. Сангун гэртээ ирсэн хойно цаашид яхаа мэдэхгүй уйлангаа алдаж байтал Минсү гэрээд автобус татаж байгаа бичлэгийг нь үзүүлээд чи одоо алдартай болжээ. Юу болоод байгааг хэлээх. Гэсэнд Сангун хэлэх үггүй боллоо. Юу мөнгө байсан? Ээж мөнгө өгөөд. Хэдийг? Минсүгэ. За, би ээж рүү залгая. За байж л да. 30 сая байсан юм аа. Намайг явж итэл миний нүдэн дээр осол болсон. Надад өөр сонголт байгаагүй. Энийг нь сонссон Минсүг сэтгэлээр унж. Чиний супер хүч. Үнэхээр ямар ч хэрэггүй юм аа. Гэж уурлаад гэрээсээ гарч явдаг. Сандарсан Сангун хойноос нь гарч хүйсэн ч тэдний гарсны дараахан гэрт нь дэлбэрэлт болж гэр нь бүхэлдээ шатаж эхэллээ. Энэ үеэр орцноос нь үл таних залуус гарч яваг хараад өөрийг нь мушгиж байгаа өөр хүмүүс байгаа тухай Жонжо захирлын хэлсэн үгийг саналаа. Тэгэд Сангун тэндээс бушуухан зогтоож аавынхаа гэрт ирээд нуугдаж цаашид яах тухайгаа бодож эхэлнэ. Тэгсэн аав нь гэртээ Сангунд зориулаад захиа бичиж үлдээсэн байсныг тэр олдог. Маргааш нь Минсүг найзынхаа хуримд оролцохоор нэг том сүмд ирнэ. Энэ үеэр сүмийн гадаа Жо Анна болоод тэрний залуус машинтайгаа ирсэн байлаа. Тэгээд Жо Анна залуустай хэдэн ч хүнийг цааш нь харуулж болно. Гол нь Сангуныг л амьдаар нь авчир гэж тушаадаг. Тэгээд тэрний залуус сүмийн ханыг дэлбэлж сүм дотор түүмэрдэгдэж эхэлсэнд тэнд байсан хүмүүс бүгдээрээ сандралдаж ийш тийшээ зогтцгааж эхэлнэ. Энэ үеэр Сангун сүмд түүмэрдэгдсэн тухай мэдээг хүлээж аваад Минсүгийг тийшээ явж хуримд оролцох гэж байсныг санаж сүм рүү хар хурдаараа гуйлаа. Ингээд гүйж явахдаа тэр аавынхаа бичсэн загтлын үгсийг бодож байна. Сайн хүмүүс бүтээх сайханч өргөлж золиос дагдаг гэдгийг санаарай. Аав нь та хоёрыгоо сайхан амьдруулах гэж хичээсэн ч дандаа л нэг асуудал гарч ирээд байдаг байсан. Чамд ч бас ийм зүйл тохиолдох байх. Гэхдээ ямар ч хэцүү асуудал байсан үүнээс бүү зүгтаарай. Хайртай хүн чинь чамайг хүлээж байгаа шүү. Тэгэд Сангун шууд банк руу ороод хадгаламжаа хоосолж мөнгө халаасандаа хийгээд нисэх шахам өндөрт үсрээд Минсүгийн байгаа сум руу яаран очдог. Ингээд Минсүгийг нурсан хананд даруулдгийн даваан дээр амжиж очоод Минсүгийн амийг аварлаа. Тэр ханыг өргөөд би юм барьж авахдаа сайн гэж хэлээ үсттэй. Ингэж хэлэхэд тэрний биеэс зоосон мөнгнүүд зогсоо зайгүй асгарсаар байдаг. Минсүг баярлсандаа тэрнийг тэрсэн ч халаасанд нь байгаа мөнгийг хараад хадгаламжаа хоосолсныг нь мэдээд ууралнаа. Энэ үеэр байшин гал давтаж хүмүүс гарах гарцгүй боллоо. Энийг харсан Сангунч байшингийн ханнуудыг цөм цохиод тэнд гадсан байсан хүмүүсийн бүгдийг нь гаргадаг. Тэгэд эргэж ирээд Минсүгд өөрийн дардсаа дарсан гэрлэлтийн бүртгэлийн хуудасаа өгөөд байраа чиний нэр дээр авъя. Дараа салсан ч чамд үлдэг. Ингээд хоёулаа гэрлэлээ шүү. Гэж хэлэхэд Минсүг баярлнаа. Тэгсэн гинт хажуугийн хан дэлбэрч гартаа 2 том баллонтой газ барьсан Жо Аннагийн хамгаалагч гараад ирнэ. Тэрний 2 гар бүхэлдээ галаар дүрлэлзэж байлаа. Энийг харсан Сангун тэрнийг ч бас супер хүчтэй болохыг ойлгоно. Ингээд аргагүй байдалд орсон Сангун тэрнлүү дайрсан ч цаадхан нэлээд хүчтэй тулаанч байлаа. Юу ч хийх гэсэн бэ хамаагүй. Сангуныг тайван орхив. Аз болоход тэрнийг Минсүг рүү очихоос өмнө Сангун нэг том төгөлдөр хуур шидэд тэрнийг хантаа нааж орхино. Удалгүй Сангун Минсүг дээр ирсэн ч мөнгөн дуусаж ухаангүй унлаа. Минсүг яхаа мэдэхгүй сандарч эхэлтэл гинэд хан нэвтлээд 2 хүн тэнд орж ирсэн нь нөгөө 2 байдаг. Нөгөө согтуу царайтай нөхөр тэрнээс аавыг нь асуугаад мөнгө өгч
Дээр үед аав чинь надад олон удаа арх авч өгч байсан юм гэж хэлдэг юм байна. Та нар чинь ингэхэд юу хүмүүс вэ? Бид бол Солонгосын супер хүчтэй хүмүүсийн нийгэмлэг. За сори манайхаа нэг түр пауз авчих. Яг уу гэхээр борон та нартай гялс хамтран ажиллаж байгаа чанар технологиор тэргүүлэгч 80 жилийн түүхт Мах Импекс хувьцаат компани монголчуудад зориулсан нэг галзуу юмыг сонирдуулах юм. Мах Импекс хувьцаат компани түүхт 80 жилийн огоо өгтөн 80 ацтантай урамшуулалт хөтөлбөр зарлалаа. Та урамшууллын дугаар болон QR код бүхий тагтай нийслэл хям, бяцлагтай салями, малчин хям, онцгой чанмал хям, зочид чанмал хям, дээж чанмал зэрэг бүтээгдэхүүнүүдийг худалдан аваад таг дээрх QR кодыг уншуулан промо цэг Мах Импекс цэгийн вебсайтад нэвтэрч урамшууллын дугаар болон баримтын зургийг бүртгүүлээд олон бэлгийн эзэн болоорой. Чанар технологиор тэргүүлэгч 80 жилийн түүхт Мах Импекс хувьцаат компани. За сангууныг ухаан ороход тэрнийг нэг жижигхэн өрөөнд авчирсан байлаа. Тэр өрөөнд хаасайгүй соожу пивний шийдлнүүд хөөгөлдөрнө. Тэрнийг ухаан орсныг мэдсэн хооинч шууд очоод тэрэнд нэрийн хуудасаа өгч танилцлаа. Хооин өөрөө хуульч мэрэгжилтэй нэгэн. Сангуун тэрний ярианаас өөртөө адилхан супер хүчтэй болохыг олж мэдээд гайхдаг. Тэгээ сангууныг хувцас өмсөд хажуугийн өрөөнд ороход тэнд Минсүк санаан зовсон байдалтай сууж байдаг. Тэр хоёр бибиний хараад баярлалсанд хооин тэдэнд юмыг танилцуулна. Гэхдээ юмны чихэрлэг талханд их дуртай учраас дотных нь хүмүүс бүгдээрээ тэрнийг бумми гэж дууддаг гэж. За бумми хоолоор дамжуулаад авсан калорийнхоо хэмжээгээр альва зүйлсийг алсаас хөдөлгөх супер хүчтэй юм байна. Харин хооины супер хүч уусан алкоголын хэмжээгээр нэмэгддэг байж. Тэр согдсон үед ямар ч ханыг нэвтлэх хүчтэй болдог байна. Ингээд танилцахаар ганцаардал чинь арай дээр болж байгаа зү. Бид бол Солонгосын супер хүчтэй хүмүүсийн нийгэмлэг. Бид нэр өөрсдөө адилхан супер хүчтэй хүмүүсийг олоод тэднийг нийгэмдээ сайн сайхан зүйл хийхэд нь тусалдیں۔ Гэвч тэрний энэ яриа Сангуун Минсүк хоёрт таалагдсангүй. Тэд зүгээр л мөрөөрөө амьдрахыг хүсэж байлаа. Тиймээс ч тэр хоёр хооинд талархал илэрхийлээд тэндээс бошуухан явахыг хийж яцгана. Тэгсэн гэрт нь бөмбөг дэлбрээд гэр нь юу ч хүү шатчихсан гэдгийг Сангууг тагмарчжээ. Харин Минсүк энэ талаар юу ч мэдээгүй байлаа. Гэрд чинь хэн гал тавьсан гэж бодож байна. Нэг их удахгүй. Би та хоёрт нэг юм харуулъя. За ингээд хамтдаа агуулгын өрөөрөө ороход бумми тэнд байсан тавиуруудыг алсаас удирдах холдуулаад ард нь байсан нэг хаалгыг ил гаргаж ирлээ. Тэгээд тэд хаалгаар ороход тэнд хооин бумми хоёрын судалгааны өрөө байдаг. Тэр өрөөний хананд тэдний цуглуулсан мэдээллүүдийн хайчилбаруудыг он оноор нь ангилаад наасан байна. Тэнд Бямха гэх байгууллага хүний генийг колончлон хуулах туршилтуудыг амжилттай хийсэн тухай мэдээллүүд байлаа. Тэр байгууллагыг эгэл хамгаалагчид гэх бүлэглэл удирддаг аж. Тэд бол супер хүчтэй хүмүүсийг агнахын тулд цугласан эгэл жирийн хүмүүсийн бүлэглэл байдаг. Агнах гэдэг чинь юу гэсэн үг вэ? Яагаад тэрвлээ? Атаархал. Тэдэнд байхгүй хүч байгаа штэ. Тэдэнд ёс суртахуун супер хүч хоёроос бусад бүх зүйл бий. Тэр бүлэглэлийг Жо Ванду гэх хүний гэр бүл удирддаг байна. Тэд бизнесийн бүхий салбарт үйл ажиллагаагаа явуулж засгийн газар шүүх, цагдаа, прокурор гэд төрийн бүх байгууллагад нөлөөгөө тогтоосон байлаа. Өмнөх ангид гарсан Жо Анна гэх бүсгүү тэр захирлын охин бас өв залгамжлагч нь байдаг. Тэдний дараагийн байна Сангуун өөрөө болсон гэдгийг сонсоод тэр цочирдноо. Зарим нөгөө талд Жо Ванду захирал сэхэнд байсан аав дээрээ очиод хүчил төрөгчийн аппаратыг нь салгаж байлаа. Ингэснээр тэрний гарт гэр бүлийнх нь бүх эрх мэдэл шилжинэ. Энэ үеэр Жо Анна залгаад Сангууныг олсон боловч барьж чадалгүй хооинд алдчихсан гэдгийг хэлэхэд Жо Ванду уурлаж охиноо чадваргүй золиг гэж загнаад удсаа тасаллаа. Мань Сангуун сандарч цаашид яах ёстойгоо асуухад хооин хол газар нуугдвал тэдэнд бүрэл амруулна. Тиймээс юу ч болоогүй юм шиг л бай. Гэхдээ нэлээд болгоомжтой байгаарай. Энийг хажуугаар тэдний эсрэг аливаа баримтуудыг цуглуулцгаая. Тэгэж байж л тэднийг хуулийн өмнө аваач чадна байх гэж найдаж байна. Ингэж хариулаад бид чамайг амьдралаа хөл дээр нь босгоход чадлаараа тусална. Чи тэднийг зогсоох ганц найдвар шүү. Гэхэд Сангуун хэлэх үггүй болоод тэндээс гарч явхаар угс хэлээ. Тэгсэн хооин чи тэр хүмүүст яагаад тусалсан юм? Хэрвээ чи дахиад тийм байдалд орвол ямар сонголт хийх вэ? Гэсэнд Сангуун юу гэж хариулахаа мэдэхгүй зогсно. Маргааш нь түүмэр гарсан сүмд цагдаагийн мөрдөгч хаваан очоод түүмэрийн шалтгааныг судалж эхэлдэг. Тэдний багийнхан энэ галыг хийн хоолон аюулгүй байдлыг хангаагүйгээс үүдэлтэй гэсэн дүгнэлтэд хүрцгэн.
Харин мөрдөгч хурмилсан хосод зочдын бэлгэлсэн дугтуутай мөнгө хадгалдаг хайрцагаас зоосон мөнгө олгоод гайхаж камерын бичлэг үлдсэн эсхийг асуулаа. Хэдийгээр сүмийн хяналтын камер юучгүй шатсан ч тэнд байсан хүмүүсийн хийсэн бичлэг интернет даяар тархсан байсныг багийнх нь тэрэнд харуулна. Энэ үеэр бумын сангууныг нэг агуулхад дагуулж ирсэн байна. Сангуун хэр баргийн үйлдэлтэй мөнгө дэмий үрээд байхгүй учраас биеийн хүчээ сайжруулах шаардлагатай гэж бусд нь үзэж. Тиймээс сангуун агуулхад грушиг хийж эхэлдэг. Хажуугаар нь хооён тэрэнд тулааны урлаг заана. Эхний өдөр сангуун тэрний ганцхан удаа онж цохих ёстой байсан ч нээгч цохиж чадсангүй. Тэр бүхэл бэлэн мөнгө ашиглаад ч нэмэр болдгоо. За ингээд сангуун өөрийгөө үнэхээр түүхий байгаагаа ойлгоно. Тэгэд мань хүн ажлын бус цагаар агуулхад ажиллаж хажуугаар нь дасгалаа хичээнгүйлэн хийж эхэлдэг. Төрийн үйлчилгээний ажлаа хийж байхдаа ч тэр тулааны бичлэг үзэж байдгаараа хичээнэ. Энэ бүхний хүчинд тэрний ур чадвар харьцангуй хурдан сайжирлаа. Нэг өдөр хооён тэрэнд газрын зураг үзүүлээд энэ дугаа бямхаа үйлдвэрийн нэг салбарыг бид шалгаж үзэх шаардлагатай байна гэж хэллээ. Тэнд супер хүчтэй хүмүүсийн генийг хуулж авдаг лаборатори байгаа гэдэгт тэр итгэлтэй байлаа. Тиймээс тэр лабораторийг устгаж тэнд байгаа мэдээллийг хуулж авах хэрэгтэй боллоо. Гэвч ийм чухал даалгавар биелүүлэхдээ мань сангуун итгэлгүй байлаа. Энэ үеэр бумми тэрэнд тортой бэлэг авчирч өгсөн нь том халаас бүхий өргөн дотгор хувцас байдаг. Ингүүл халаасанда түнтийдл мөнгө чирэх нь арай дээр болох байх гэж бумми хэллээ. Бас тэрэнд нүрээ нуусан малгай өгжээ. Хэдийгээр энэ бэлэг сангуунд таалагдахгүй байсан ч авахаас ороогүй байсангүй. Тэгээд сангуун тэр хоёрыг өмсөөд шөнө орой гадуур явж дээрэм тонол хийж байгаа нөхдүүдийг зогсоох ажил хийж эхэлдэг. За тэрний ингэж зодолдож байгааг мөнгө хүлэгч жонжоо захирал нууцаар ажиглаж байгааг мань сангуун мэдэхгүй байлаа. Дараа нь сангуун өмнө нь PlayStation 5 хөдөлж авсан залуугийнхаа гэрт адилхан PlayStation 5 хүргэж өгөөд байшингийнхэн дээвэр дээр сэтгэл хангалуун алсыг харж зогсдог. Тэрнийг гэртээ ирэхэд нь Минсүг ийм хувц өмсөд битгий ойр хаваар яваад байл та гэж уурлаад өөр дүрэгт очиод наад ажлаа хийлдэ. Ядчил ярны тос авснаас хямдхан тосох юм шиг байна. Гэсэнд сангуун баярлдаг. Учир нь тэр супер баатрын ажлаа хийхгүй бол арьсан дээр нь яар гардаг шүү дээ. Хоёулаа энэ зардлыг чинь ядарсан хүмүүс туслах хандив гэж тооцъё. Харин юу ч болдог байлаа гэсэн хадгаламж руугаа хизээж орохгүй шүү. Минсүгийг яагаад гинэ тийм сайхан аашлаад байгааг нь мань хүн гайхсанд Минсүг тэрэнд утсаа харуултал тэр хоёр байрны дэмжлэг авах суглаанд сонгогдчихсан байсанд сангуун хагартлаа баярлдаг. Одоо хоёулаа яг жинхнээсээ мөнгө цуглуулах шаардлагатай боллоо шүү. Одоо бид хоёрт 60 сая вон хэрэгтэй. Энэс гадна Минсүг мөнгө цуглуулахын тулд илүү цалин санал болгох ажил хайж угаад цалинг нь 2 нугалж төлөх байгууллага олсон гэдгээ хэллээ. Тэгээд Минсүг тэрэнд тэр сарын хэрэглээнийх нь мөнгийг өглөө. Тэгсэн тэр сангуунд 50к илүү өгсөн байгааг хараад сангуун гайхнаа. Тэгсэн Минсүг тэрний супер хүч орд ирний ажилд нь нөлөөлдөг эсхийг шалгахыг хүссэн нь тэр байж. За тэгээд мань хоёр туршиж үзэхээр унтлахынхаа өрөөлөө орцголоо. Энэ үеэр Жон нууц лабораторид ирж байна. Тэр супер хүчтэй хүмүүсээс гаргаж авсан ээлдэснүүдээ харж ухаад нэгийг нь сонгож сүмд гал тавих үеэр хүнд шархтсан хамгаалагчтай тарихыг тушааж тэгээд нөгөө элцэг хамгаалагчид тарьдаг. Маргааш нь мань гурав машин цугаад хөдөөний нэг тосгонд ирлээ. Тэгээд хамтдаа шахмал түлш үүрээд уулын өд өгсөж эхэлдэг. Сангуун ядарч байлаа. Даанч мөнгөгүй учраас супер хүчээ ашиглах боломжгүй байдаг. Уулын оройдор гараад нэг айлын гадаа ирсэн хойноо сангуун өөр нэг супер хүчтэй хөгшин дээр ирсэн болохоо олж мэдлээ. Тэр хөгшин ирээдүг харах хүчтэй байлаа. Тэгэд сангуун орсонд цаадах нэг жижигхэн ширээний ард сууж байна. Донгигийн хүү юу? Тийм ээ. Тэгвэл үгээгүй ядуу байх нь. Тийм ээ. Би өөрийгөө бэлэн болсон эсхийг мэдхээр ирсэн юм. Тэгэлгүй яахав. Алуу нэг хараадах юм да. Тэгсэн гэнт хөгшин ширээлүгэ нүрээрээ унсанд өрөө бүхэлдээ чичирч эхэллээ. Тэгээд хөгшний нүд цав цагаан болоод тэр сангуунд харин хойд живсэн алт өнгө алдна. Хүчтний хүч юучгүй болно. Харин чи худагт зоос шидэх мэт өөрийгөө бусдын төлөө зориулах юм бол алт эргээд гялтганж эхэлнэ гэж хэллээ. Гэвч сангуун тэрний хэлэх гэсэн санааг юусоо ойлгосонгүй. Тэр хүн супер хүчнийхээ нөлөөгөөр ирээдүгөө харах тусам дурсамжаа мартдаг сул талтайч. Мань хүний гарч ирээд юу ч ойлгоогүй талаараа бусадтайгаа ярилцаж байтал генет тэнгэрээс маш том баллонтой газ тэднийг чиглэж нисч ирээд тэдний цаахан талд унаад дэлбэрчлээ. Дайснууд нь тэднийг олоод ирсэн болохыг ойлгосон хооён тэндээс яаралтай зугдахыг бусдад санууллаа.
Тэгсэн үнэхээр уулын бэлд нэлээд хэдэн хар машин ирж зогсоод дотроос нь ажлын хувцастай баахан хүмүүс гүйлдээд гарч ирцгэлээ. Хооён хөгшнийг бумынд өгч явуулаад үлдсэн мөнгөө савунд өгöd чи энэ мөнгийг аваад бушуухан шиг зогтаа гэж хэлдэг. Тэгээд өөрөө жижиг шилтэй архинасаа том гихч нь балгаж аваад нөгөө хүмүүсийг чиглээдгүй нэ. Сангун тэндээс хар хурдаараа зүгтаасан ч олон хүмүүстэй ганцаараа тулалдаж байгаа хооёныг хараад сэтгэл нь өвдөж шууд жонжоо захирал руу залглаа. Тэгээд та надад юу хэлэхийг хүсэж байгаа вэ? Би тэр зүйлийг чинь хийж өгье. Юу ч хэлсэн хамаагүй. Хариуд надад жах мөнгө зээлчих. Гэсэнд цаадах нь ойлголоо. Гээд утсаа тасаллаа. Тэгээд хажуудаа сууж байгаа хүндээ ирээдүйн хүргэн манзаалгаж байна. Мөнгө хэрэгтэй болсон гин. Гэсэнд тэрний хажууд шинэ ажилд орохоор ирсэн Минсуг сууж байгаа харагдана. Хооён нөгөө олон хүмүүсээс арай гэж салаад бумын хөгшин хоёр дээр ирсэн ч тэднийг тусгайгийн хар хувцс өмссөн баахан залуус бүслээд авлаа. Тэдний араас Жоанна гарч ирээд өдрийн цагаар тэнэд байвал аюулгүй гэж бодсон нь. Бүгдээрээ нэг дор байх шүү. За тэр ч яг Сангун хаан байна. Гэж асуудал нөгөө хөгшин Жоанна руу ойртож очиод би чамтай уулзах гэж удаан хүлээлээ. Нэгэн дуулдсан юм чинь. Би чиний ирээдүг хэлээд өгье. Гэснээр нүдэн цагаан болоод тэр удахгүй ирж чамайг орон гэрээс чинь хөөж гаргана. Тэгээд удалгүй өөхөх болно. Чиний буудсан сум чинь чиний аминд хүрнэ. Гэсэн дуурласан Жоанна хамгаалагчийн бууг шүүрч аваад хөгшинлөө буудсанд бүх халаасаараа дүүртэл мөнгө чигсэн мань Сангун амжиж гарч ирээд сумыг нь бариад авна. Яг л Матриксийн Необро шиг юм уу да. За тэгээд Сангун жонжоо захирлаас өндөр хүүтэйгээр мөнгө зээлсэн нь энэ байлаа. За тэгээд мань хэд нөгөө дүүлтэй үзэж тарна. За тэднийг ингээд тулалдаж байтал генет тэнгэрээс машин унсанд Сангун тэр машиныг арайхийн зогсоолоо. Тэр машиныг шидсэн хүн нь Жоаннагийн бие хамгаалагч байдаг. Тэрний гараас гал дүрлзэж байсны зэрэгцээ өмнөхөөс хавьгүй булчинлаг болжээ. Ингээд Сангун тэрнтэй хүчээ шавхан тулалдаж эхэлнэ. Хэсэг үдсний эцэст Сангуны мөнгө нь шавхагдаад аажмаар ялагдаж эхэллээ. Арга барсан мань хүн үлдсэн бүх мөнгөө гартаа атгаж угаад тэрэн лөө дайрч цохилтоос нь бултмагцаа гидсээр нь тэврээд холоо гихч нь үсэрдэг. Тэгээд холгүйхэн байх нэг цөөрөмд орж зогссонд цаадхан ч тэрнийг дагаад цөөрөм рүү орно. Тэгээд ус руу орсон даруйд нөгөө нөхрийн гал нь унтарлаа. Энэ бол өөрт нь гарч байгаа сүүлийн боломж гэдгийг ойлгосон мань хүн тэрнийг нэвширтэл нь зодож эхэлдэг. Тэгсэн цаадах нь мөчөөгөө өгсөнгүй. Тэрний гарыг барьж аваад хөшөө мөргүүлж шидээд толгойг нь ус руу дүрж живүүлэх гэж оролддог. Сангун ч ам тэмцэн тийжгэнж угаад хөдөлгөөнгүй боллоо. Тэгсэн мань Сангун цөөрмийн ёроолд хүрсэн даруйдаа тэнд хаягдсан байсан зоосон мөнгнүүдэд хүрээд ухаан орж тэднээс гартаа атгаж хүч авч босч ирмэгцээ нөгөө залуу гинэгүй байхад нь нээстлэн цогсонд цаадах нь ухаан алдаад унлаа хөрхий. Сангуныг цөөрмөс гарч ирэхдээ зэрэгцээд Жоаннад дуудлага ирсэнд тэр утсаа Сангунд өглөө. Тэгсэн утсыг автал тэр хүн нь Жоаннагийн аав Жо Вандо захирал байдаг. Мөнгө бол хүч гэдгийг чи одоо хинээс илүү ойлгосон байлгүй. Чи хин? Эгэл хамгаалагчдын тэр хүн байна. Энэ тулаан угаасаа мөнгөний тулаан. Хин их мөнгөтэй л ялна. Тиймээс чи ялагдах нь гарцаагүй. Тулаанаа энд дуусгая. Чи надад супер хүчээ зарчих. Би хүссэн мөнгийг чинь түлээ. Сайн бодоорой. Чамайг шийдвэр гаргах хүртэл чинь түр эвийн гэрээ байгуулъя. Сангун тэр өдрөөс хойш энэ талаар байнга бодох боллоо. Мань хүн маргааш нь ээж аавтайгаа уулзахаар хөдөө явж байлаа. Тэр ээж аавыгаа харийнхаа ээж аавтай уулзуулах талаар цаг тавлах ёстой. Зарим нэг талд хаваа мөрдөгч хэрэг болсон газарт очижсэн үзлэг хийж байна. Хамтрагч нь тэрний зөвсөн хуучин цагийг заагаад шин цаг авахгүй мó гэсэнд өв залгамжилж ирсэн цагаа гэж хэлээд газарт унсан вооны зоосыг олоод нэгийг бодлоо. Энэ үеэр хаваа мөрдөгчийн туслах усан дотроос Сангуны байгуулсан 25 саяын дүнтэй зээлийн гэрээний хуудсыг олж авчирна. Тэгэд энэ хэрэгт Сангун холбоотой болохыг ойлгоно.
Хүүн их нэртэй болж байгааг сонссон ээж нь баярлж байсан бол аав нь дурамжхан байгаа юм шиг харагдана. Тэгэд ээж нь худуудтайгаа хизээж уулзсан билээ ингэж хэлээд босож явхад Сангун аавтайгаа уулзахаар амбаар руугаа орлоо. Тэгээд супер хүчээ зарах боломжтой байдаг эсхийг асуухад аав нь гайхна. Учир нь супер хүчээ зарж болдог эсхийг аав нь ерөөсөө мэдэхгүй байлаа. Гэхдээ тэр хүмүүсийг аюултай хүмүүс гэдгийг сайн мэдэж байдаг. Үнэн дээр миний амьдралд хамгийн их аюул учруулсан хүн хэн болохыг та мэдэх үү? Хэн? За мартаж үзье. Гэхдээ тэр хүмүүст итгэх аргагүй гэдэг дээр Сангун аавтайгаа санал нэг байлаа. Тэгээд ажил дээрээ ирээд энэ талаар хинтээ зөвлөлтгөө бодож эхэлнэ. Хоёртой ярилцвал ямар ч нэмэргүй гэдгийг мэдэж байснаас гадна Жонжо захирал өөрийг нь яах вэ гэхээс тэр айж байлаа. Тэгээд ямартай ч боминтэй зөвлөлдөж үзэхээр шийдээд ажлаа тарсны дараа тэрний ажилдаг жижиг дэлгүүрт очлоо. Тэгээд тал засах санаатай үнтэй тал хаваачиж өгсөн ч цаадхан төдийлөн нөөрөгдөг байв. Тэгээд Сангун тэрэнд үннээ хэлж супер хүчээ зарах боломжтой эсхийг асуулаа. Тэгсэн бомын гайхаад чи хаанаас энийг сонссон юм? Гэхэд Сангун үннээ хэлнэ. Энэ үед бомын гарнаасаа гал гаргадаг Хуажин гэдэг найз нь өмнө нь ч бас ийм зүйл ярьж байсныг саналаа. Бас супер хүчээ зарж болдог талаар хооин хуульч бүгдийг мэдэж байгаа гэж найз нь хэлж байж. Тэгэд бомын Сангуныг дагуулад нийгэмлэгийнхээ офс дээр ирлээ. Тэд хооин хуульчийн сейфийг эвдэж дотор нь байсан баримт бичгийг гаргатал тэнд нь өмнөх супер хүчтэй хүмүүс супер хүчээ янз бүрийн үнээр зарсан тухай тэмдэглэл байдаг. Тэдний зарим нь 400 саяар зарсан бол зарим нь 20 саяар зарсан байлаа. Тэр дунд Хуажины ч зураг байна. Тэрнийг супер хүчээ 80 саяар зарсан тухай бичиж. Энийг харсан бомын гайхлаа. Учир нь тэр найзыгаа үгсэн гэж бодож байж. Тэгсэн Сангун өөрийнх нь анкет тэнд байгааг олж хардаг. Тэгсэн тэнд супер хүчийг нь 1.3 тэрбумаар үнэлжээ. Харин нөгөө талд хооин хуульч замын хажууд зогсоод архиугаад сууж байлаа. Гарт нь элэгний хавдартай болсон тухай мэдэгдсэн шинжилгээний хариу байдаг. Эмч тэрнийг яаралтай архиухаа зогсоохыг сануулжээ. Архиухаа зогсоохгүй бол тэрэнд цаг маш бага үлдсэн гэдгийг эмч нь сануулж. Тэр орой Жо Вондо захирал охиныхоо өмнө суугаад оройн хол идэнэ. Хоол их идэх юм бол гэдэс дүүрнэ. Архих уул согтно. Бүх зүйлд хэмжээ хязгаар гэж бий. Харин мөнгөнд л хэмжээ хязгаар гэж үгүй. Хизээч хангалттай их мөнгөтэй болно гэж байдаггүй. Дэлхийн ертөнцийн мөнгө хэмжээлшгүй их байна. Энэ нь тэр залуугийн потенциалч хэмжээлшгүй гэсэн үг. Тиймээс тэр бомыг өгөөд чамаагүй тэр хүчийг нь авах хэрэгтэй. Энийг сонссон Жо Анна ааваасаа хэдхэн хоногийн хугацаа өгөхийг гуйсан ч аав нь халгаасангүй. Америкт байгаа дүүтэй нь холбогдсон. Дүү нь эх 7 хоногт ирэх гэж байгаа гэдгээ хэлээд чамд оройн хоол өгөхгүй. Учир нь чамд оройн хоол идэх эрх байхгүй. Гэсэнд Жо Анна тэндээс босч явлаа. Тэр орой Сангун гэртээ ирээд тооцоо хийж үзэж байна. Тэгээд Жо Вондо захирал руу залгаад супер хүчээ 4 тэрбумаар зарах хүсэлтэй байгаагаа хэлдэг. Арай их мөнгө хэлчихүдэ. Гэж амаа байтал цаадах нь тохирлоо. Гэж хэлхийг сонсоод айш арай баг хэлчихэ гэж харуулсан. Бэлтгэл хангасны дараа эргэж холбогдно. Гэж хэлхийг сонссон Сангун их баярлнаа. За тэгээ шууд гадагшаа гараад Минсүгт нарийнлаад идэж чаддаггүй байсан үнтэй мөхөлдсөн авч өгсөнд Минсүг гайхлаа. Тэгээд хамтдаа нэг байшингийн өмнө очиод Сангун Минсүгийг тэрвэрэд хэдхэн усрээд нэг өндөр байшингийн орой дээр гарч ирдэг. Тэгээд холоос гэрэлтэж харагдах өндөр байрыг заагаад тэр байшинг харж гинэ. Би чамд тэндээс байр авч өгнө гэж хэллээ. Тэгээд тэр байшин руу үсрэх гэж байгаа юм шиг дүр үзүүлж байснаа гинэд халааснасаа бөгж гаргаж ирээд Минсүгийн ядам хуруунд зүүсэнд Минсүг ихэндээ баярлсан ч санаан зовоод юу болсон юм бэ? Хэлчихэлдэ. Гэж гуйсан ч Сангун тэрэнд бүх үннээ хэлсэнгүй. Зүгээр л би нэг юм бодож олсон. Одоо л хөл дээр босох цаг. Бүх зүйл болчоор нь чамд хэлнэ за. Гэж хэлдэг. Мань хүний хувьд супер хүчтэй болсон цагаас хойш анх удаага сэтгэл хангалуун байсан нь энэ. Маргаашнаас нь Сангун сэтгэл нь сэргээг тис өөр хүн болсон мэт байлаа. Тэр таарсан хүн бүрдээ тусалж дарагдаа би өнөөдрөөс шинэ хүн болохоор шийдсэн гэж хэлдэг. Энэ үеэр ажил дээр нэг залуу ирээд хаягийн шилжилт хийлгэх хүсэлтэй байгаагаа хэлдэг. Залууг Жо Натан гэдэг. Тэр залуу Америкаас шилжиж ирж байгаа гэдгээ хэлээд чамайг бусдад чин сэтгэлээсээ үйлчилж байгааг ч хараад сэтгэл их хөдлөлөө. Энэ дэлхийг өөрчлөхөд чам шиг бааtruуд хэрэгтэй шүү. Гэсэнд Сангун битүүхэндээ болгоомжилж эхэлнэ. Тэгсэн нөгөө залуу би ч бас өөрчлөлт авчрахын тулд хичээж явах хүн. Гэхдээ Сангун айсан ч төрийн үйлчилгээний ажилтны хувьд гэгтэн тавьширдаг. Тэгсэн удалгүй хуам мөрдөгч ажил дээр нь ирээд Сангуныг сургалж эхэллээ. Тэднийг харсан Сангун тэндээс зугтаах гэсэн ч харагдаж орхино. Тэгээд Сангун нэг танихгүй хүний машиныг унаад тэндээс хар хурдаараа зугтахад хуам мөрдөгч ч хойноос нь нөхөн.
За тэгээ зүгтах замдаа Жо захирал руу залгаж, "Уучлаарай, би жоохон яарад байна л да. Өнөөдөр заруул болох уу?" гэсэнд цаадах нь баярлана. Тэгээд Сангун Бямха үйлдвэрийн лабораторийн гадаа очиод зогссонд тэрнийг дагаж байсан Жонжо захирлын хүмүүс ч тэрнийг холоос анхааралтай ажиглацгаана. Тэгсэн лабораторийн үүдэн дээр инхо ирээд юу хийж байгааг нь асуулаа. "Би өнөөдөр гадуур ажилд явна. Та ажил дээр очихгүй юу хийж байгаа?" Офс руу харин хүмүүс нэвтрээд эвдээд сүйтгэсэн байна лээ. Тэгээд засвар хийж байгаа. "Ингээд чамд мөнгө байна уу? Та харин архи авсан юм уу?" Занга тэр хоёр нэг нь бэлэн мөнгө, нөгөө нь архи гаргаж гартаа барьцгаана. "Гой, та холдчихоо. Би таныг хохиромооргүй. Хүчээ зарж болохгүй. Гэхдээ та энийг шийдэхгүй шүү дээ." Хоёрын архиусанд Сангунч сандарч мөнгөө чангагч нь атгаж эхэллээ. Тэгээд тэр хоёрыг яг зодтолдох гэтэл Бумын ирээд тэр хоёрыг салгалаа. Тэгээд Бумын Сангуны өгсөн талхыг идэж замын хажууд байсан нэг шонг газраас мулт татаж аваад Бямха лабораторийн төмөр хаалганы өмнө унахсанд хойн тэр шонг барьж аваад Сангунд саад болох гэж оролдож эхэлнэ. Бумын ч ойролцоо байсан барилгын хаягдлуудыг тэр хоёр руу шиднэ. Сангун энэ үмэнийг ашиглаад хаалгыг давж үсэрсэн ч хан нэвтэлдэг хүчтэй хойн тэрнийг буцаагаад татаад гаргачихдаг. Сангуныг Бямха лабораторийн гадаа ирдсэн орох гэж байгаа тухай мэдээг авсан Жонжо захирлж ууралж хүмүүстэй тэрнийг яагаад ч додогшоо оруулж болохгүй гэж хатуу санууллаа. Харин нөгөө талд мөнгө болоод архиа дуустал зодолтсон мань хоёр хаалга налаад сууж байна. Бумын ч бүх талхаа идчихжээ. Тэгээд Бумын хойн руу ууралж, "Бид бүгдээрээ супер хүчээ тэдэнд зараад сайхан амьдраад байгаа нь танд хэцүү байсан биз дээ. Тань лүү хинч яриаггүй байлаа. Та бидэнд ингэж хандаж болохгүй шүү дээ." Гэхдээ хойн ч өөрлөөнө тэд аль хэдийн санал тавьж ярьсан гэдгийг хэлдэг. Харин тэр хоёрыг маргалдах зур Сангун сэмхэн хашааг давж орохыг завдлаа. Энийг харсан Жонжо захирлын хүмүүс сандарч машинтайгаа ирээд хаалгыг цөм мөргөж орхино. Нөгөө хоёр Сангуныг өгчлээ гэж айсан ч мань хүн юу ч болоогүй юм шиг л цаашаа гүйлээ. Тэр явсаар нэг том хаалганы өмнө очиход тэнд буутай хүмүүс тэрнийг угтаж аваад нууц лаборатори руугаа дагуулад явдаг. Додогшоо орох замдаа Сангун тэр лабораторид хүний биеийн дээр янз бүрийн аимшигтай туршилт хийдэг болохыг олж харлаа. Тэрнийг Жоанна угтаж авахад Сангун тэрнээс "Эхлээд мөнгө авъя" гэсэнд Жоанна тэрэнд цүнхтэй мөнгө авчирч өгöd "Хүсвэл тоол" гэж хэллээ. Тэгсэн буудад цэргүүд тэрнийг мөнгө рүү ойртуулсангүй. Учир нь мөнгийг нь гартаа оруулаад тэндээс зугтааж магадгүй гэж тэд болгоомжлцгаана. Тэгээд Сангуныг сандал дээр суухад төмөр гаваар тэрнийг сандалтай бэхэлж супер хүчийг нь салгаж авах төхөөрөмжүүд бэлэн болно. Сангун эргэлзэж байсан ч цүнхтэй мөнгө хараад бүрийхээр шийднэ. Энэ үеэр лаборатори дотор сэмхэн орж ирсэн хойн бууга Сангун руу чиглүүлж байгаад буудлаа. За, энэ галзуу сонирхолтой цувралын part 1-ийн тайлбар маань энд хүрээд дуусч байна. Энэ галзуу сонирхолтой цувралыг хэдэн бороонууд нь чанар технологиор тэргүүлэгч 80 жилийн түүхт Mach-Impix хувьцаат компанитай хамтран хүргэлээ. Mach-Impix хувьцаат компани түүхт 80 жилийн ойгоо өгтөн 80 азтантай урамшуулалт хөтөлбөр зарлалаа. Та урамшууллын дугаар болон QR код бүхий тагтай нийслэл хям, бэлтгэгта салями, малчин хям, онцгой чанмал хям, зочид чанмал хям, дээж чанмал зэрэг бүтээгдэхүүнүүдийг худалдан аваад таг дээрх QR кодыг уншуулан промо цэг Mach-Impix цэгийн вебсайтад нэвтэрч урамшууллын дугаар болон баримтын зургийг бүртгүүлээд олон бэлгийн эзэн болоорой. Чанар технологиор тэргүүлэгч 80 жилийн түүхт Mach-Impix хувьцаат компани. За тэгээд part 2-ын тайлбар. За part 2-ын тайлбар гэхүү, сүүлийн тайлбар гэхүү те. Ер нь дараагийн part-аар одоо дуустал нь яриад өгч магадгүй байгаа шүү дээ. Тэгэхээр тэр дараагийн галзуу part-аар хэдүүлээ уулзцгаая. Тэгээ уулзах хүртэл та нар маань лайкаар бомбогдоод өгцгөөгөөрэй гэж.